Би болохоор 9 сараас ахуулаад хичээлийн шинжилгээс ахуулаад Солонгос хэлийг хамгийн анхан шатны Монголоос ирсэн сурагчдаа зааж эхэлсэн. Манай одоо бага анги болон дунд анги авсах анги гэсэн шатлалтаагаар зааж эхэлсэн. Тэгээд манай хүүхдүүд маань нийт 35 хүүхэд байсан. Эндээс сая дундын шалгалтнаас 13 хүүхэд дээд шатанд ахиж орсон байгаа. Тэгээд одоо үлдсэн хүүхдүүд маань ч гэсэн сайн сурж байгаа. Дараагийн семестрээс дээдлэх анги руу баг ихэнх нь орох байх гэж найдаж байна. 저희 학교에서 이 아이들이 정말 몽골인으로서의 자긍심을 키우고 манай сургуулийн зорилго бол их хэл соёлоо дээдлэх. Эх оронч Монголын ирээдүйн иргэнийг хэлхэн гаргахаас амьдарч байгаа орныхоо хэл соёлыг сайн мэдэх чадварлаг хүн болгохын төлөө ажиллаж байна. Өнөөдрийн энэ арга хэмжээ маань энэ зорилго алсын харааг маань баталсан арга хэмжээ болж байна. 성공적으로 잘 진행되었던 것 같습니다.